Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд үзэгчдийн хүртэл болсон аимшигын төрлийн The Ugly Stepsister киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Тэгэхээр энэхүү кино маань үнсгэлжин хүүхэлдэйн киног арай өөр өнцгөөс нь харуулсан. Үнэлгээний хувьд нэлээд сайн үнэлгээтэй кино болсон байлээ. Үнсгэлжин гэснээс үнсгэлжинг үзэж өссөн бидний хувьд дуунууд нь аманд аялагдаж, нарийн нандин дурсамжууд маань тэдний л дуунуудтай холбоотой байдаг. Монголын урлагийн хамгийн том төлөөллүүд болох дижитал, гурван охин, татар, куйса нар маань One Stage тоглолтын тайзнаа нэгдэж байгаа юм байна. Бүрэн хэмжээний энэхүү тоглолт дээр тусвар бүтээлчдийн хамгийн хит сор хүн бүрийн мэддэг нийт 48 дуу дуулагдана гэж боддоо. Тэгэхээр үнэхээр гайхалтай гал гарсан тоглолт болох нь гарцаагүй. Энэ тоглолтыг үзэхгүй алгасах юм бол алдас болно үсттэй. Хизээвэ гэж юу? Хамгийн том задгаа талбайн One Stage шоу тоглолт 6 дугаар сарын 14-нд Social Play Park-т болно. Мөн дасалбараа эрт бол илүү хэмнэх боломжтой. Early Bird дасалбараа Shopee Gaming дээр худалдаалагдаж байгаа. 6 сарын 9-ний 23 цаг 59 минутанд хаагдах учраас амжиж дасалбараа аваарай. Эльвира хэмээх залуу хүмүүсгүй. Өөрийн хайртай ханхүү Жулианы тухай өдрийн бодолд автаж байгаагаар кино эхлэнэ. Хэсэг хугацааны дараа хэн нэгэн түүнийг сэрээхэд Эльвира ханхүүгийн бичсэн яруу найргийн номыг атгалаа. Дараа нь Эльвира түүний дүү Аалма болон түүний ээж Ребека нар сүүх тэргэнд суугаад хаа нэг тийшээ хөдлөв. Удалгүй тэднийг зорьсон газартаа ирэхэд Отто хэмээх настай эр мөн түүний охин Эгнес нар тосч авна. Отто тэднийг халуун дотноор угтан авч Шведландиагийн хаант улсад давтай морил гэхэд Эльвира Эгнес рүү ширтэж гоо үтсгэлэнг нь бишрэв. Гэтэл энэ өдөр Отто болон Ребека нар хурмаа хийж таарлаа. Тэгэд Эгнес Эльвирад байшингаа танилцуулж байхдаа Исаак нэртэй залуутай танилцуулах ба тэрээр эвгүйхэн байдалтай байж байгаад явна. Удалгүй бүсгүйчүүд Эльвирагийн шинэ өрөөнд орж ирэхэд өрөөний цонхоор ханхүү Жулианы шилтгэн харагдах нь үнэхээр гайхалтай. Эгнес Эльвираг ханхүүгийн яруу найргийн номыг нь барьж байгааг анзаархад Эльвира ханхүүд хайртай гэдгээ мөн түүнтэй гэрлэхийг хүсдэг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Оройн хурмын яслалаа тэмдэглэж бүгд оройн хоолны ширээний ард цугларлаа. Гэтэл гинэт Отто Эльвирагийн нүрэлөө бялуунаас шидэж эвгүй байдалд оруулахад хүн бүр тоглоом гэж хүлээж аван инээн. Гэсэн ч Отто гинэт хүндхэн амьсгаадаж эхэлснээр инэд хөр замхран одож Отто цусаар бөөлжин үхэтхийн унснаар хүн бүрийг цочирдуулав. Маргааш өглөө Эгнес өрөөндөө уйлж аавынхаа хойноос гашуудсаар Эльвира аавыгаа алдахад ямар хэцүү байсныг ярьж түүнийг тайвшруулахыг хичээнэ. Гэтэл сэтгэлээр унсан Эгнес хэрвээ өөрсдийгөө мөнгөний асуудалд ороогүй байсан бол аав нь хизээч гэрлэхгүй байсан гэдгийг хэлэв. Эгнес Отто Ребекагийн хөрөнгөнд нь болж л гэрэлсэн гэдгийг хэлснээр Эльвираг гайхшрууллаа. Үүнийг сонссон Эльвира Оттогийн гэр бүл мөнгөгүй гэдгийг ээждээ мэдгэдэхийн тулд яран түн рүү очиход Ребека хуульчтай хамтаа байх ба хуульчид түүнд хэдэн зоосноос өөр юу ч үлдээгүй гэдгийг мэдэгдэнэ. Хуульчдыг явсны дараа Оттогийн хөрөнгөнд нь болж түүнийг уургалахын тулд баян мэт дүрсгсэн Ребека арга мухардаж хүнд байдалд оржээ. Тэгээд өөр шиг нь хоёр охинтой хөгшин эмэгтэйг ямар ч баян хүн хүсэхгүй шүү дээ хэмээн гаслана. Эльвира өөрийгөө баян хүнтэй гэрлэх болно гэж хэлэхэд Ребека түүнийг царай муутай гэдгийг нь сануулж хинч түүнийг тоож харахгүй гэж хэллээ. Маргааш өглөө нь шилтгээнээс элч ирэх ба Эльвира догдлон гадагшаа гарав. Элч хаан болон түүний хүү Жулиа нар бүх язгууртнуудын онгоо охтыг шилтгэндээ урьсан гэж мэдэгдэнэ. Үйл ажиллагаа 4 сарын дараа болох бөгөөд тэнд ханхүү сүйт бүсгүйгээ сонгох болно. Энэ мэдээ Эгнес болон Эльвира нарыг баярлуулж тэд өөрсдийн нэрээ үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүллээ. Маргааш нь Ребека эмчийг дуудаж үйл ажиллагаанд оролцуулахын тулд Эльвирагийн гадаа төрхийг нь сайжруулахаар тохиролцов. Эмч түүний шүдний аппаратыг нь авч хамрыг нь намсгаж гар хийцийн сормос хийхийг санал болгоно. Энэ санаа нь Ребекад таалагдсан учраас тэрээр эмчийг шуудхан л ажилдаа орохыг даалгаад үйл ажиллагааны дараа төлбөрийг нь 2 дахин илүү төлнө хэмээн амлалаа. Улмаар эмч Эльвира дээр ямар нэгэн мэдээ алдуулалт ашигладгүйгээр шуудхан л түүний шүдний аппаратыг нь авав. Үүний дараа Ребека каталогийг үзэж байгаад охиндоо тохирох хамарны хэлбэрийг сонголоо. Гэтэл эмч цүүц аван Эльвирагийн хамар руу цогсноор төвчгийн аргагүй өвдөж хашгирна. Энэ аимшигтай үйл явцыг ээж нь тоосон шинжгүй зорилгодоо хүрсэн мэт харан суудаг бол харин Аалма айсандаа хөшөж өрхөв. Хаант улсын шилдэг төгсөгчдөд бэлдэх сургуульд хэд хэдэн охид бүртгүүлэхээр зогсож байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Эльвира тэдний дунд байх ба тэрээр хамраа төгс хэлбэрт оруулахын тулд хэв зүүжээ. Удалгүй хадагтай Софи хэмээх эмэгтэй ирж огтыг халуун дотноор угтан авав. Тэрээр
Эхний шатанд онцгой сайн үзүүлбэр үзүүлсэн хэнийг ч бай. Бүжгийн танхимд бүжиглэхээр сонгогдох болно гэдгийг мэдэгдэнэ. Тэрээр мөн үйл ажиллагаанд ханхүүгээс гадна худалдаачид болон хаант улсын хамгийн баян чинэлэг язгууртнууд ирнэ гэдгийг илчиллээ. Ингээд багшаа охтыг хэрхэн ихэмсэг гой бүжиглэхийг зааж өгөв. Эльвира чадах чинээгээрээ хичээл зүтгэл гаргасан ч багшад огтхон ч сэтгэгдэл төрүүлээгүй тул түүнийг арын эгнээ рүү очихыг тушаана. Харин багш эгнээсийг урд гаргаж ирэн бүжиглүүлснээр Эльвира доромжлол амссан мэт санагдлаа. Оройн хоолны үеэр гэр бүлийн бусад гишүүд амттай хоол иддэг бол Эльвирагийн жинг хасахын тулд нимбэгтэй усал өгөв. Энэ үед Эгнес Ребеккагаас аавынх нь оршуулах ёслолыг хизээ явуулахыг асуухад Ребекка Эльвира хан хүүтэй гэрлэх хүртэл хүлээх хэрэгтэй гэж хариулна. Энэ үг нь Эльвираг үтсгэлэнтэй харагдуулахын тулд эмчийн хийсэн мэс засал ямар үнэтэй болохыг мэдэж байгаа Эгнесийн уурыг хүргэв. Тиймээс тэрээр аавынх нь цогцос ялзарч байхад Ребеккаг оршуулгаас бусад зүйлд мөнгө зарцуулж байгааг дурдлаа. Гэсэн ч Ребеккад огт санаа зовсон шинж байгаагүй тул уралсан Эгнес ширээнээс босч явна. Дараагийн өдрүүдэд охид амьдралынхаа хамгийн чухал өдрийн төлөө сургуультай хийсээр удалгүй дараагийн шатанда тэнцсэн шалгарсан хүмүүсийн нэрсийг зарлав. Тэд нэрсийг шалгаж үзээд олон охид сонгогдоогүйгээ хараад урам хугарна. Эльвира жагсаалтыг шалгахад өөр хэнийгний нэрийг нь дарж түүний нэрийг бичсэн байснаар тэрээр хунтайж Жулиантай хамт байх төсөөлөлд автлаа. Дараагийн үзэгдэлд багш бүжгийн зохиц хөдөлгөөнийг гүйцэтгэж үүнийг давтан хийж чадах хүн байгаа эсхийг асуув. Ихэнх охид гараа өргөдөгч багш Эльвираг сонгоно. Тэр сандарсан байдалтай бүжиглэж эхэлсэн ч багш удалгүй түүнийг зогсоож доромжилж эхэллээ. Багш Эльвираг хизээч үлдээхийг хүсээгүй ч Ребекка охиныг навч үлдэхийн тулд тэдэнд хахуул өгсөн гэдгийг илчлэв. Тэгэд багш түүнийг аргашаа буцааж Эгнес болон өөр хоёр охиныг дуудаж бүжиглүүлнэ. Эльвира чимээгүйхэн уйлангаа харж байхад тэд үнэхээр сайн бүжиглж байлаа. Оройн Ребекка Эльвирад Эгнесийн хэнцэр даашинзуудаас авчирдагч аль нь ч түүнд таарсангүй. Маргааш өглөө Эльвира хадагтай Софитой уулзаж өөрийгөө найдваргүй, тарган, царай муутай учраас хэн ч өөрийг нь сонгохгүй гэдгийг хэлнэ. Түүний шаналлыг сонссон София Эльвираг зөрөгтэй, тэрнээс гадна түүний дотор байгаа зүйл маш чухал гэдгийг хэллээ. Тэгээд София түүнд бяцхан бэлэг өгч энэ бэлэг түүнийг илүү үтсгэлэнтэй болоход нь туслана гэдгийг батлан хэлв. Хожим нь Эльвира Аалматай уулзж байхдаа Софиягийн өгсөн бэлгийг харуулах ба энэ нь тууцан хорхойн өндөг болж таарна. Улмаар Эльвира үүнийг залгиул хүссэн бүхнээ идэж жингээ хасч чадна. Учир нь шимэгч хоолыг нь идэх болохоор гэж тайлбарллаа. Тэрээр Алмаад тууцан хорхойн эм харуулж туранхай болмогцоо үүнийг уугаад л тууцан хорхойноос салчихна гэж хэлв. Энэ санаа нь Алмагийн санааг зовоож эгчийгээ ийм зүйл хийх хэрэггүй гэснээр эгчдүү хоорондоо маргалтахад хүрнэ. Эцэст нь ууралсан Алма явхад Эльвира энэ талаар ээжэд хэлж болохгүй шүү хэмээн хашгирлаа. Тэгээд Эльвира тууцан хорхойн өндөгрөө хэсэг ширтэн бодож байгаад эцэст нь залгив. Зүрхний гүн шингэсэн аялгуунууд нэгэн тайзнаа дахин ихшиглэн. One Stage 6 дугаар сарын 14-нд Social Park. Оройн Эльвира гэртээ ирэхдээ морины жүчээнээс хачин чимээ сонсох ба очоод хартал Эгнес Исаак хоёр дотн харилцаанд орж байлаа. Маргааш өглөө нь Эгнесийн өчигдөр шөнийн явдлыг мэдсэн Ребекка Эгнесийг бузар амтнаар нь дуудаж хүзүүнийхэн зүйлтийг таслан авна. Энэ хооронд Эльвира болж байгаа бүхнийг сонсонгоо хүссэн зүйлээ идэж байлаа. Дараа нь Эгнес Ребекка Исаакийг нүцэглэн хөөж байгааг нулимс туслуулан харав. 3 сарын дараа Эльвира эцэст нь хамарныхаа хэвийг авна. Түүний хамар одоо өөгүй төгс улжээ. Бас тууцан хорхойн шим шүүсийг дотроос нь эзсний ачаар туранхай болсон байлаа. Тэрээр бүхэл эрхээ хасуулж гэрийн зарц мэт ажиллаж байгаа Эгнесийг цонхоороо харна. Хожим нь Эльвира эмчийн эмнэлэгт байх ба төгс болсон хамраар нь эмч бахархав. Тэгээд эмч түүний нүдэнд эм дүрхэн өвдөлтийг намдааж бас нэг аимшигтай хагалгаагаа эхлүүлэхэд бэлдлээ. Эмч зөвхөнд нь сормос тогтоож байх хооронд нүдээ нээлттэй байлгахыг алавддаг ба
Утас нь махыг нь сүлбэх үед Эльвира хүчтэй өвдөлтийг мэдэрч хашгирсаар. Оройн тэр тууцан хорхоноос болж өсөж байгаа ч нүдийг нь ороосон байгаа тул юу ч харж чадахгүй байлаа. Тиймээс тэрээр харахгүй чигээрээ гал тоогоор хоол идэхээр явдагч удалгүй хөлийн чимээ ойртож байгаа нь сонсогдоно. Гэтэл Эгнес байж таарах ба тэрээр өмнөх явдлуудыг үл тоон хойд игчигээ өрөвдөн түүнд идэх юм өгөв. Маргааш нь сургууль дээр хадагтай София багш хоёр Эгнесийг сүүлийн хэдэн сар ирээгүй талаар ярилцсан. Харин Ребека Эгнес аавыгаа алдсандаа шаналж орноосоо ч босохгүй байгаа хэмээн тайлбарлажээ. Тиймээс София Эгнесийг орлох өөр нэгнийг сонгохыг санал болгосноор багш өрөөнд байгаа охтыг шалгаж эхлэв. Эцэст нь багш гоцлол бүжигчин болох үеца дур булаам харагдаж байгаа Эльвираг сонгоно. Оройн Эльвира үсээ саманж байтал үс нь туг тугаараа унаж байгааг хараад айлаа. Хэсэг хугацааны дараа нэгэн зочин Эльвираг үйл ажиллагаанд онцгой харагдуулахын тулд гоёмсог даашинцтай гэрт нь ирэв. Эльвира даашинзыг өмсөж үзэхэд ээж нь түүнийг сэтгэл татам харагдаж байгаад сэтгэл хангалуун байв. Гэтэл эрэхтээ Эльвира дээр очиод түүний үс хэтэрхий шингэн бас унаж байгааг нь олж мэднэ. Ребекагийн санаан зовж эхлэхэд эрэхтээ түүнийг тайвшруулан Эльвирагийн үсний гэмтлийг нь нууж хиймэл үс зүүж өглөө. Шөнө Эльвира маш ихээр өлсөж тууцан хорхоноос болоод хяналт хүүгээр идэж эхлэв. Энэ хооронд Эгнес үйл ажиллагаа руу нууцаар явхаар төлөвлөж гоёмсог даашинзаа гаргаж ирнэ. Харамсалтай нь Эльвира үүнийг нь хараад уур нь хүрлээ. Улмаар тэд муудалцаж Эльвира Эгнесийн даашинзыг нь шүүрэн авч урах нь тэр. Энэ үед Ребека ирэх ба Эльвира Эгнесийг үйл ажиллагаа руу явах гэж байна гэдгийг тайлбарлахад Ребека өмсөх юмгүй байж яаж явах вэ гэж хэлнэ. Тэгээд тэрээр Эльвираг тэнд байх хамгийн үдсгэлэнтэй байх болно гэд явж унтахыг хүслээ. Эгнес уранхай даашинцтайгаа аавынхаа цогцсны дэргэд уйлан суух ба аавынхан цогцоос хэдийнэ ялзарч өтөнд идэгджээ. Гэнэт тэрээр талигаа чэжийнхэн сүнсээс ахиусан тэнгэр шиг гарч ирэхийг хараад цожирдоно. Ээж нь эд шидээр өтнүүдийн тусламжтайгаар Эгнесийн даашинзыг урдын байдалд нь оруулж мөн үдэшлэгт оролцох гоёмсог гутал өглөө. Дараа нь ээж нь Эгнестэд шүн дунд гэрте харих ёстой гэдгийг анхааруулж сүүх тэрэг нь хулуу болон хуурна гэв. Маргааш нь үйл ажиллагаа эхэллээ. Гоёмсог хувцалсан Эльвира ээжийнхээ хамтаар дотгошоо орно. Удалгүй үйл ажиллагаа эхэлж бүхэл ээжүүд охиддоо гэрлэх санал тавиулахаар танилцуулав. Охид дэгжингэгч нь бүжиглэж гарч ирэх бол хааны ажилтан тэдний танилцуулгыг чангаар уншсаар эцэст нь Эльвирагийн ээлж ирлээ. Түүний гоо үдсгэлэнд ханхуу болон түүний найзууд гээд бүгд л татагдана. Удалгүй бүжиг эхлэх гэж байхад олон эрчүүд Эльвираг бүчин авав. Дараа нь ханхуу охтыг харан явсаар эцэст нь Эльвира дээр ирж түүнийг өөртөө бүжиглэхийг хүснэ. Тэд хамтдаа бүжиглж байхад Эльвирагийн мөрөөдөл биелж байгаад тэрээр нулимсаа барьж дийлсэнгүй. Бүх зүйл төгс байхад гэнэт усан цэнхэр даашинцтай эмхтэй орж ирснээр хүн бүрийн анхаарлыг татлаа. Ханхүү түүнийг харамгацаа Эльвираг умартан шуудхан л шинээр ирсэн бүсгүй рүү алхана. Хэдийгээр тэрээр нүрээ халахалсан ч цаанаасаа л гоо үцгэлэнг ялгаруулав. Энэ байдал нь Эльвирад хүн дээр тусч улмаар түүнийг гэдэс өвдөж эхэлснээр нөхцөл байдал улмал дордлоо. Тиймээс тэрээр ариун цэврийн өрөө рүү явдагч дэсэлгүй замдаа бөөлжнө. Тэрээр тууцан хорхооны өндгөөр бөөлжсөн анзаарч цочирталтад ороход Ребека хурч ирэх ба Эльвира өөрийгөө үхнэ гэж хэлээд уйлав. Гэсэн ч ээж нь тоолгүй бие татаж авах хэмээн шаардаж Эльвираг чанга гэгч нь алгадаад ханхууг биш ч өөр чинэлэг язгууртныг урагтах боломж байсаар байгааг хэллээ. Улмаар Эльвира хэд хэдэн эрэгтэйтэй бүжгэлдэгч түүний харц шинээр ирсэн бүсгүйтэй бүжгэлж байгаа ханхуу дээр тусна. Мөн түүний нүд олон эрчүүдтэй сэтгэнэж байгаа ээж дээрээ тусав. Удалгүй Эльвира шинээр ирсэн бүсгүйн нүрний халахвчгүй царайг олж хараад цочирдлоо. Тэрээр түүний хойд дүү Эгнес байх нь тэр. Энэ үед шүн дунд болсноор Эгнес яран танхимаас гүйж гарах ба ханхүү түүний араас даагна. Ханхүү маш их эрэл хайгуул хийсэн ч бүсгүй гутлаа үлдээгээд алга болсон тул ханхүү энэ гутал таарсан бүсгүйтэй гэрлэнэ гэдгээ мэдэгдлээ. Дараа нь Эльвира гэртээ ирээд шуудхан л хутга авч Эгнес дээр очин нөгөө гутлаа өгөхийг шаардав. Улмаар тэр хоёр ширүүн зодтолтож Эльвира Эгнесийг илүүрхэнэ. Тэгээд тэрээр Эгнесийг яг хутгалах гэж байтал Ребека ирээд түүнийг болиулснаар Эгнес нөгөө гутлаа орхин зүгтаалаа. Эльвира өөрөөс нь ханхуг хулгайлсан хүн бол Эгнес гэж гомдолсон ч Ребекагийн хувьд нэгэн залууг гэртээ авчирсан болохоор хөвжөлтөхийг хүсч түүний гомдоллохыг тоосонгүй.
Эльвирад боломж олдсон. Гэхдээ түүнийг боломжоо алдсан гэдгийг сануулна. Эльвира Эгнисийн гутлыг хөлдөө тааруулахыг оролдсон ч таарахгүй байснаар тэрээр бухимдав. Гутлыг ямар нэгэн байдлаар тааруулахыг хүссэн тэрээр гутлыг хөлнийхөө хажууд тавьж хэмжилт авлаа. Тэгээд илүү гарсан хэсгээ заазуурдаж таслаж хаях нь тэр. Түүний хашгирахыг ээж дүү хоёр нь сонсон. Солирлын байдалд орсон Эльвира ханхүүтэй гэрлэхийн тулд хөлөө гутланд нь тааруулах ёстой гэж зүтгэсээр. Гэтэл хэнэггүй Ребека ханхүүд нөгөө гутланд байгаа болохоор Эльвираг буруу хөлөө дасалсан гэдгийг хэллээ. Ингээд Эльвира өвдөлтөндөө ухаан алтхад шуналтай ээж нь хутгийг авч нөгөө хөлнийх нь хурууг таслаж эхлэнэ. Энэ хооронд ухаангүй байгаа Эльвира гутлан түүнд төгс таарч ханхүү түүнийг сүйт бүсгүйгээ болгож байна хэмээн зүүдэлсээр. Харамсалтай нь тэрээр зүуднээсээ сэрээд хөлнийх нь бүхэл хуруу байхгүй болсныг хараад цочирдов. Энэ үед хааны ээлж гадаа ирж ханхүүг бүх язгууртны онгоо огтод гутал тааруулж үзэхээр ирсэн гэдгийг мэдэгдэнэ. Үүнийг сонссон Эльвира алхаж чадахгүй байгаа тул ханхүүтэй уулзахаар шалан дээгүүрээ мүлгсөөр. Тэрээр шатаар доошоо өнхөрөхөд үс нь халцарсан байдалтай шүдэн унсан байлаа. Ийм байдалтай байхдаа тэрээр Эгнисийг гоёмсог даашинцтай зогсож байхыг олж харна. Эгнис хойд эгч рүүгээ эцсийн удаа хараад ханхүүтэй уулзахаар гадагшаа гарав. Хэсэг хугацааны дараа Эльвира ханхүү гутал таарч байгааг Эгнисийг сүйт бүсгүйгээрээ сонгож байгаагаа хэлхийг сонслоо. Зүрхэн шархалсан Эльвира уйлж байхад Эгнис ханхүү хоёр гадаа үнсэлцэн. Удалгүй Эльвира дээр дүү аалмаа ирээд өөрсдийгөө яаралтай эндээс явах хэрэгтэй гэдгийг хэлв. Гэхдээ эхлээд тэд тууцан хорхоноосоо салахаар шийдэж хадагтай Софиягийн өгсөн эмийг уuna. Хэсэг хугацааны дараа тэрээр цустай бөөлжиж удалгүй тууцан хорхой амнаас нь цухуйлаа. Айсан алмаа тууцан хорхойг барьж чадхаараа татаж эхлэв. Урт нялцгай биет амнаас нь гарсаар эцэст нь шалан дээр унахад аалмаа хорхойг таслана. Ингээд тууцан хорхойноос салсны дараа аалмаа ээжийнхээ өрөө рүү очиж үнэт идэлэл хулгайллаа. Энэ үед залуутай зугаацаад завгүй байсан Ребека охиноо мэдсэн ч тоодоггүй. Аалмаа явж чадахгүй болсон эгчийнхээ хөлнөөс нь барьж харин Эльвира гаран дээрээ явсаар байшингаас гарна. Тэрээр орой болохоос өмнө хилээр гарах шаардлагатай тул яарвч алахыг зөвлөлөө. Ийхүү дүү аалмаа эгчигээ Ребекагийн хүрч боломгүй төгс төгөлдөрт автсан харгас шаардлагаас чөлөөлснөөр кино төгсдөг. Дахин нэг сануулхад дижитал 3 охин Датар Куиза нарын One Stage шоу тоглолтын Early Bird тасалбараа Shopee эмэнээс 6 сарын 9-ны 23 цаг 59 минутаас өмнө амжиж хэмнэлттэйгээр худалдаж аваарай.